Өөрийг чинь хаанаас ч хизээч олж хардаг нэгэнд дуулахгүй байхын аргагүй гэж юу? Тонами Акира бол үл үзэгдэгч хүн. Түүний төрөлхийн чадвар нь мөрдөгчийн мэргэжилд нь яг тохирдог. Хэн ч анзаахдаггүйгээр хашаач хамаагүй нэвтэрч мэдээллийг нь цуглуулж хүмүүсийг мөрдөж чадна. Гэтэ түүний энэ үл үзэгдэх чадвар огт үлждэггүй ганц хүн бий. Тэр бол түүний туслах Яко Шизука. Шизука түүнийг ойр хавьдан байгааг үргэлж мэддэг. Шалтгаан нь тун ингийн. Шизука хараагүй бөгөөд үүнийг дагаад бусах мэдгэдэггүй сайн хөгжсөн. Тэд хамтаа цагийг өнгөрөөх тусам Акира өөрөө ч мэдлгүй Шизука татагдаж хэлдэг. Анхандаа энэ тун ялангуй зүйлсээс эхэлдэг. Хамтаа цай унгаа хөөлдөх нэрэ, ажлын дараах оройн хоол, хамтаа цагийг өнгөрөөх тусам тэд олон татнасдаг. Гэр бүлийн хамт олноор хүрээлэгдсэн тэд хэний ч төсөөлөөгүй тэрхэн нандин хайр сэтгэлийг хамтаа бүтээж эхэлнэ. Мөн биеэл дуртай хүмүүст зориулсан жижигхэн гинтийн бэлэгч бий. Иватоби Никогийн мангаас дэлсэн Томо Отокото Нинге Унна Соночи Фуфини Наруфтари араасаар гол хосоос гадна бусад хосууд нь хөстөл үнэхээр игдүүтэй хөөхөн. Өдөр бүр нэг аним.